Мэргэн шүүгч. Эвт урт цагт их баян мөртлөө маш харамж нэг хүн байжээ. Тэр нэгэн өдөр 100 янчаантай мөнгөнийхөө төрөвчийг гээчихжээ. Гэтэл түүнийг нь хоёр ядуу хүн зам дээрээс олоод хошуу нутгийнхаа хууль цаазын түшмэлд тушаа өгчээ. Өнөө баян хүн мөнгөө хайснаа мэдмэгц түүндээ ихэд харамсан. Хоол ундаач идэж уулгүй, даруй явж хууль цаазын түшмэлд мэдүүлэхээр ортол. Төрөвч нь түүний дэргэд байхыг үзээд баярлсандаа аргагүй шүүрэн авчээ. Тэгтэл түшмэл: "Та юунд энэ төрөвчийг дур мэдэн аав?" гэсэнд нөгөө баян: "Би энэ төрөвчийг гээгдүүлсэн билээ. Харин түшмэл таны хажууд байхаар нагсан юм" гэжээ. "Үнэхээр таны төрөвч муу юм бол олсон хүнд нь шан хармыг нь өгөх хэрэгтэй. Гэхдээ үүнийг чухам хідэн янчаантай хайсан юм бэ?" гэж түшмэлийг лавлан асуухад баяны царай гинт барсхийн хуурч: "Энэ чинь миний янчаанаас бас хороохон байна шүү" гэсэн харамсах сэтгэл эгшин зуур төрж: "Би төрөвчээ 200 янчаантай гээгдүүлсэн юм. Харин 100 нь энд байна. Бусдыг нь олсон хүн авсан юм байлгүй дээ. Түүний шагнал болгоё" гэжээ. Хууль цаазын түшмэл: "Төрөвчтэй мөнгө олсон хүнд 100 янчаанаар шагнана гэж байгаа юм шив дээ" гэж нотлон асуувал харамж баян сандран: "Манайхан хідэн үедээ хизээний буян хишигтэй явсан улс. 10 цагаан буйны минь хадарж явсан энэ төрөвчийг олсон хүнд 1000 янчаанаа өглгүй яахав дээ" гэж ажиггүйхэн өгүүлжээ. Гэтэл түшмэл: "Энэ төрөвч таних биш байх нэ. Яагад гэвэл үүнд 200 янчаан байгаагүй. Харин 100 янчаан байсан юм. Үүнийг бас нэг хүн ч олоогүй. 2 хүн олсон зэрэг гэлч баримт бий. Иймд төрөвчтэй мөнгийг танд өгөх үндэсгүй юм байна. Харин та төрөвчээ шамдан ирвэл олох ч юуны магад" гэжээ. Үүнийг сонссон харамж баян учиргүй сандарч эрхэм түшмэлд үннийг өчөд: "Энэ төрөвчтэй мөнгө минийх лавтай мөн билээ. Харин олсон хүнд нь мөнгө өгөхгүй гэж ов мэх хэрэглэх гэснээс ийхүү ташаа болох хэмээн үнэн байдлаа учирлан хэлж өршөөл уучлалт гуйжээ. Тэгэхэр нь түшмэл: "За тэгвэл та амлсан ёсоор төрөвч олсон энэ хүмүүст 100 янчааныг шагнал болгон олгох нь зүйтэй босов" гэсэнд баян хэлсэндээ хүрэхээс аргагүй болж хоосон төрөвчээ өвөрлөн харжээ. Үүнээс хойш тэр түшмэлийг төрийн мэргэн шүүгч хэмээн нэрлсэн ажээ.